Иргэн баян бол улс баян. Газар хөдөлгөөний 13 жилийн ойд зориулв. Хоёрын 2002 оны 6 дугаар сарын 27 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 27-гийн 1-4 өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк ус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Монгол улсын хуулинд ийм заагдсан хэдий ч гэр хорооллын иргэд өмчлөлийн газраа барьцаалан банкнаас зээл хүсч чадалгүй өдийг хүрсэн. Газар өмчлөх эрхийг дангаар барьцаалж зээл олгох нь маш том эрсдлийг дагуулдаг төдийгүй газрын үн дангаараа асар бага үнэлэмжтэй байсан нь банкнаас зээл авах нөхцөлийг бүрдүүлж чадхааргүй байжээ. Харин одоо боломж бий. Одоогийн энэ боломж өнгөрсөн цаг хугацааны ямар зангилаан дээрээс бидэнд ирснийг түүхийн худаснаас эргэн нэг санацгаая. Бид өмчтэй байсан цаг бич өмч гэж хэрэггүй зүйл мэт муухарлаж явсан үе чи бас бий. Тэртээ 86 жилийн өмнө Коминтерны Оросуудын эхлүүлсэн хувийн өмчийг үгүй хийх компанид ажил өрнөж Бядлын хүрэн хураах нэрийн дор өөрсдийн хувьсгалд үзэл санаанд нь дайсан болох хувийн өмч хөрөнгөтэй хүн хоёрыг хайр найргүй устган туйлдын хүргэх хүслэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэдний явуулсан уг ажиллагааны хүрээнд Монголын ард түмэн зөвхөн малаа бус, гэр орон, байшин, сав, алт мөнгө, үнэт эдлэлгээд үнэд хүрч болох бүхнээ улгын шаардлага дор хүчээр хүү хамуулж хаявган нохой нүцгэн гихч болсон ч хувийн өмчгүй төгс нийгмийг байгууллаа гэсэн утаа хөдлөлийг шатгалсан тарих угаалтын дор 66 жилийг өнгөрүүлсэн билээ. Энэ цаг хугацаанд Монголын эдийн засаг улам бүр дордож ард түмний амьдрал туйлдсаар 90 оны ардчилсан хувьсгалтай зодгсон. Ардчилсан нийгмийн бүрэн эрхэт иргэний язгуур эрх бол иргэн бүр хувийн өмчтэй байх явдал юм гэдгийг харуулж эхлээд малыг малчтад өмч болгон өгч үүний дараагаар орон сууцыг мөн оршин суугаа эзэд нь шилжүүлэн өгсөн. Энэ бүхэн өөрийн гэсэн өмчтэй болсон иргэний амьдралыг тэтгээд зогсохгүй улсын эдийн засгийгч мөн тэлхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Санаа байвч сачийн хүрэхгүй гэдэг шиг өөрийн гэсэн бизнесийг эхлүүлээд амьдралаа өөдөн татъя гэсэн ч гаргаад тоолох юмгүй. Барьцаалаад зээл авчих хөрөнгөний зовлон хүн бүрийн өмнө тулгарч байсан. Харин өмч хөвчлөл явагдаж хувийн гэсэн тодтолтой өмчтэй болсон нь тэдэнд аз жаргал, өнгөлөг амьдрч болох итгэл сэтгэл нь болсон юм. Энэ цагаас Монголын эдийн засгийн эргэлт хурдасч банкны сэргэлт гадаад дотоод худалдааны урсгал эрчимдсэн нь шууд утгаараа улс орны цусны эргэлтийг хурдасгаж эрчимтэй үйл ажиллагаанд оруулсан билээ. Ингэж иргэд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй гэж баталгаажуулсан Монгол улсын үндсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлжээ. Харамсалтай нь энэ эрхийн гадна гэр хорооллынхан үлдэж хоцрон ядуурн доройтсон амьдрал тунд бүдэжсэн хэвээр. Тэр 2002 оны 6 сарын 28-нд газрын тухай хууль гарсан. Тэрүүн дээр одоо иргэдийн эрх ашигыг хүндсэн тийм олон асуудлууд байсан учраас одоо газрыг шударгаар хөгжлөх хөдөлгөөн гэж байсан. Та нар мэддэггүй 2002 онд ашгүй нэг юм иргэн ташааны газрын өмчлөх хууль гарахдаа энэ хэсгийг бол үлзэт рүү газарт оруулж явуулах гэж байсан. Ингэж төлөвлөж хийж байсан баггүй нөгөө өмчлөлтний шилжихээс өмнө газарт оруулаад үлзэт рүү
580га газар бэлтгэсэн байсан. Явуулах гэж. 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдлаа. Газрыг өмчлүүлэх нь нийгэмд асар их хор нөлөөтэй хэмээн үзэж байсан Монгол Ардын хувьсгалт намын эрх баригчид өөрсдийн энэхүү бодлоо хүчээр шахуу мартан яаран баталсан уг хууль нь иргэдэд газар өмчлөх эрхийг нээсэн ч тэгш бус хайрлалтай ялгуурлах үзэл төлөвийн дор батлагдсан хууль болсон байсан төдийгүй мөнгөтэй хэсэг бүлэг давуу эрх хэдлэх нөхцөлийг бүрдүүлсэн байлаа. Шударга бус эрх мэдэл хөрөнгө чинээтэй хүмүүст дулдуйцсан уг хуулийн дор мянган иргэд хохирчулдах аюул нүрлэж байлаа. Тэдний эрх ашгийг хамгаалan эрх баригчдын өмнө дуу хоолой болон зогсох газрыг шударгаар хувьчлахын төлөөх газар хөдөлгөөн яг тэр үеэс тэмцэж эхэлжээ. За хөдөлгөөн бол анх байгуулагдахдаа 2002 оны 9 сарын 28-ны өдөр анх дугаар хурлаа хийж 17 гишүүнтэй хуралдаан зохион байгуулж тэр хуралдаанаар бол хөдөлгөөн анх байгуулагдаад тэгээд тэндээсээ удирдах зөвлөлөө байгуулсан тэргүүнээ дэд тэргүүн гүйцэтгэх захирлаа сонгоод тэгээд үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хууль батлагдахаас өмнө гэрэл болсон хүмүүст энэ хууль үйлчлэхээр заагдсан байна. Өөрөөр хэлбэл гэрэлсэн хугацаагаар нь иргэдээ ялгаруулж байна гэсэн. Дараад нь энэ хуулийн дээр байгаа бас нэг юу бол иргэдээ нутаг дэвсгэр иргэний орон нутгийн харьяалаар нь ялгуулсан. Мөн нэг зүйл бол тариаланчид өөрөөр хэлбэл газар тариалангийн бүсэд амьдран суудаг иргэдийн эрх ашиг настай зөрчигдсөн гэж энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад хүссэн юм. Тэгэхээр яг тухайн үед бол нийслэлийн иргэдийн урдын тогтоол гараад тэгээд одоо энэ дахин төлөвлөж барилгажуулах ажил явагдаж байгаа талбар Баянзүрх дүүргийн 13 14 дугаар хороо буюу Наран туулын хойдол Овцоодын ордны уртал одоо энэ 7 дугаар хороо гэж яригдаад байгаа 100 айлын ардлын Сүхбаатар дүүргийн 9 10 11 дугаар хороо Гандангийн дэмж тэгээд Чингэлтэй дүүргийн 11 12 дугаар хороо буюу радио телевизийн орчим цайд захын арын айлуудыг бол хуучин социализмын хэлээр газарт оруулах тэр үеийнхаар бол барилгажих талбай. Учираас бол энэ айлууд газрыг өмчилж өгөхгүй. Тэгээд тэр тахилтын аманд бол газрыг гаргачихсан, нүүлгэхээр бэлтчихсэн юм байсан. Эрх тэгш шударга хуваарлтыг хүсэмжилсэн тэд 2002 оны 11-р сарын 5-нд трактортой жагсаалаа эхлүүлж 35 трактортай 86 тариаланч эрх чөлөөний талбайд байрлаж байсан юм. Чи бидний энэ ард түмний хүсэл зорилгыг Сэлэнг аймгийн Сүхбаатар сумаас эхэлсэн трактортай тэмцэгчид замдаа хууль бус шаардлага, саад, бэрхшээл, хаалт, хашилт, арга сан бүгдтэй тулгарч байсан байдаг. Тэд эрхэм түшээдэд санал бодлон хэлж хүсэлт шаардлаган хөргүүлсээр байсан ч тэд нүдэн балай чихэн дүлий дүн бисээр л байлаа. Өнгөө хожиж байгаа чигсэн ерөөсөө ганцхан юм шиг хатгатай явж ирсэн байхгүй юу? Тэгэхээр бидний энэ эрүүл сар ухаан бодлын эсрэг хүчний бодлыг тавьж байгаа үеийн төр засгийн өдөр гайхаж байна. Санаа бодлоо хийж болдоггүй юм бол ардчлалыг хайшин хийж юу гэж асуумаар. Бидний чинь үндэслэл нь бол бид нар чинь хүн баримтлахаар юм яриаггүй л байхгүй. Төрийн эрх авъя гээгүй. Янз бүрийн албан тушаалын төлөө тэмцээгүй. Таануудын баталсан хууль буруу байна. Монголын үндэсний телевизээр хаалт зэрэлцээд буруудгийн бол буцъя гэдэг урилгыг бид нэг тухайн их хурлын гишүүн байсан Содхөө Инколд гонхадэрж энэ төр хууль бол услуус улсууддаг бид нэр энэ дарга цэргээ оруулахаа билё хэдэн тракторт жолоот нар тэр хуулийн талаар хаалт зэрэлцээ таануудтай тэгээ буруу байдгийн бол буцъя гэхээр одоо зөвшөөрөхгүй лсэн зөвшөөрөх ч гэдэгтэй тагтуугал байсан тийм. Тухайн үед жагсаалд тариаланчдаас гадна нийслэлийн гэр хорооллын оршин суугчид болоод тухайн хуульд сэтгэл ханамжгүй байгаа олон иргэд цугларсаар 5,000-аас 6,000 иргэн төв талбайд цугласан байлаа.
7 хоногт ямар ч хариу үгүй. За альс хийсэн хэвээр байсанд тариаланчид төв талбайд шилжин суусан ч эрх баригчдын хариу мэдэгдэл тэдний төсөөлснөөс өөрөөр ирсэн юм аа. Тэдний сонгосон мэдэгдэл нь хүч хэрэглэн хараахан. Албагийн 3 давхар үсэлсэн шүү дээ. Одоо надад тийм зургтай сайн вэдэ тэгж ягаад талбайдаг үлчирэл тэгэл баривчсан. Тэгээд тэр чи маргаашнуудаа Монголын ард засгийн холбоо сэтгүүлчдийн шахалтаар маргааш нь бидний чинь судлаад тэг нэг 2 онлоо ядлаа бас ахад нэг баривчилсан. Ахад баривчлаад бидний чинь Сүхбаатар дүүргийн юунд цагтаагийн юм дээр аваач. Айлхан сүрдүүлчтэй яах гэж байцааж барьждаг гэж л байсан. Бэртэж гинцсэн, доромжлуулж дээрлэхүүлсэн тэмцэгчид мал адгуус шиг хашиж хориодож айж хулчих, бэргэж хойш суух сэтэл тэдний хэнийхэнч дотор бий болсонгүй. Харин ч бүр улам хүчтэй, улам сэтгэлийн хаттайгаар тэмцсээр байлаа. Өөрсдийнхээ ирээдүйнтлээ тэмцэж байсан болохоор надад илчтний хэл авахыг хүсдэг тэгсгэл. Ингээд манай салбар зөвлөд ажилдаг сумдаа санал асуулга явуулсан. Ингээд тэр санал асуулгыг бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт шаардлагатай гэдэг талаар 10,000 хол гарan иргэд гарын үсэг зураад тэгээд өөрсдөө төлөөлөл болгоод бид нарыг сумдаасаа ирүүлж явган маршд оруулахаар ингээ бид тэр Төв аймгийн Баян Чандмын сум тэр одоо 52-ын давааны өвөр дээр нийлж нэгдээд 52-ын даваанаас Улаанбаатар руу явган маршаар алхаж ирж ирсэн. Тэдний дараагийн алхам цасан шамарганаар 52 км замыг туулж нийслэл хотод ирсэн 300 дэргэний төв талбай дээрх суулт зарласан явдал болов. Тэд ерөнхий сайттай уулзахыг хүссэн ч бас л тагжиг. Суулт зарласан өдрөө чанга яригч хоолой болон шөндөө нөмөрч унтах зузаан хужилгаа нэвтрүүлэх гэсэн тариаланчид цагдаагийн эсэргүүцэлтэд тулгарч цөөнгүй хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. Та нар бидгээд оруулчихаа бид нар наажмаар янз бүрийн юм хийх гээгүй. Агаалгаар ард бас өөрийгөө их тухайга ард түмдээ одоо ингэ ойлгуулах самаа гэсэн юм хэлсэн баг. 8 хоногийн турш төв талбайд суулт зарласан ч сарс өвчин гарсан шалтгаанаар албадан тараасан байдаг. Бидний жагсаал, цуглаан, суулт бүгд тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд л явагдсан. Бид хуулийг бол чанд сахиж ирсэн. Энэ мэт тэмцэлийн олон хэлбэрээр урт хугацааны турш үзэл бодол дуу хоолойгон өргөсөн тариаланчид ард иргэд газар хөдөлгөөний тэмцэл үүл болон замхраагүй харин ч хур бороо болон биелэн олсон. Тэмцэгчдийн шаардлага хуулийн үндэслэлтэй иргэний төлөө бодлого байсан нь цагийн шалгуураар батлагдж өрхийн хэрэгцээнд ам бүлдэн газар өмчлүүлнэ гэсэн хуулийн заалтыг парламент иргэн дуулган өөрчилж 2008 оноос өрхөд биш иргэнд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлж эхэлсэн юм. Залуу гэр бүлийг ялгуурлан гадуурхсан хуулийн заалт хүчингүй болсон. Хуулийн энэ заалт 2005 онд хүчингүй болсноор тухайн үед эрхэн хязгаарлагдсан байсан 11,242 залуу гэр бүлийнхээ хэрэгцээнд газар өмчлөх эрхэн нээгдсэн юм. Батуул эргүүтэй хүмүүс одоо эсэргүүцэж тэр тракторын хөдөлгөөн болж ингэж явж иж бол иргэд маань газраа өмчилж авсан. Тариалангийн газрыг төлөөргүй одоо болтол өмчлөө гэсэн заалтанд өөрчлөлт оруулж чадаагүй л шүү дээ. Харин тэр тэмцлийн үр дүндүүд компаниудын эзэмших газрын хэмжээг хязгаарлах хоёр янз бүрийн тийм одоо алхмууд бол явагдаж ирсэн.
Урт хугацааны тэмцэлийн үр дүн зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүстэд зориулагдсан дарайлангийн талбайг 20 мянган га байсныг 2 мянган га болгож багасгасан гэд үр дүнгуудыг тоочж болохоор байна. Өнөөдөр бол тариалангийн газрыг эзэмших ийм их үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өмчөнд тариалангийн газар байдаг. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн аж ахуй нэгжүүд төрөөс тусгай гэрээний дагуу тодорхой хугацаагаар тариалангийн газрыг эзэмшиж явдаг. Тэгвэл тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тариалангийн салбарыг шин дэвшилд хүргэхийн тулд тариалангийн талбайг цаашдаа өмчлүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын иргэдийн эзэмшилд он удаан жил болсон хашаа байшингийн газрыг өрхийн хэрэгцээнд үнэгүй хөвчлөх хувилбарыг засгийн газар сонгосон байдаг. Энэ бол тракторта тариаланчид тухайн үеийн хуулинд сэтгэл дундуур байж дуу хоолой сэтгэл зүрх хүч бололцоон юугаан зориулсан тэмцэгчдийн тэмцэлийн үр дүн үн цэн болж 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гарч байгаагүйгээр олон нийтийг хамарч эрхийнхэн төлөө нэгдэж тэмцхийг ард түмэнд ойлгуулсан тэмцэгчдийн зориг хатуужлыг явган марш талбай дээрх суултаараа харуулж чадсан билээ. Тэдний өөхгүй тэмцэлийн үр шимийг нийслэлийн гэр хорооллынхан хамгийн ихээр хүртсэн гэдгийг үргэлж дурсан санаж талархан магтууштай. Иргэн гэж алдах юмтай хүнийг буюу өмчтэй хүнийг хэлдэг. Гэхдээ өмчтэй байгаад алдах юмтай байсан ч өөрийн тэр өмчийг баялаг болгон хувирахгүй юм бол Дэнлүүний гэрлийг нууж ширээн дор хадгалагтай адил үр ашиган өгөлгүй үнэг үйцээр байх болно. За би ч одоо нэг 2003 онд би айлын хашааг талалж явж ирсэн. 120 мянган төгрөгөөр давж ирсэн санаатхан газрыг. 2002 онд энд одоо 0.540 квадрат метр газрыг тэр үе 650 мянган төгрөг хөдөлж аваад яг энэ ширээн дор нугдах Дэнлүү шиг иргэдийн газар үхмэл байдалтайгаар 2012 оныг богтсон. Учир нь өмчийн газар дээр хэрхэн яаж амьдрах талаар эрхэд зүйн наривчилсан зохицуулалтгүй засаг захиргааны байгууллагаас баримтлах тодорхой бодлогогүй байсаар ирсэн. Харин энэ байдлыг шинжилэн залруулахаар 2012 оны 5 дугаар сарын 17-нд газар хөдөлгөөн нийслэлийн гэр хорооллын иргэдийн анх дугаар чуулганыг зохион байгуулсан юм. Энэ оруулалтын овшин суугчдын анх дугаар чуулганд оролцогч та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Анх дугаар чуулганаас газар хөдөлгөөнөөс гэр хорооллын иргэд өмчийн газар дээр газар шинжилэн зохион байгуулалтын хүрээнд эрүүл аюулгүй тоглог орчинд амьдрах ёстой гэсэн бодлого боловсруулан дэвшүүлж нийтэд уриаллаа. Энэ нь гэр хорооллын иргэн өмчийн газар дээр инженерийн дэд бүтэцтэй амны тохилог орон сууцтай сайхан амьдрах ёстой гэсэн бодлого юм а. Дараах шаардлагуудыг засгийн газарт хөргүүлж байна. Үүнд нэгдүгээрт шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн 4-3-3-т гэр хорооллыг нэн тэргуунд дэд үтцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын их усүрийг зориулах түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд үтцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амны орон сууц барих төсөл хэрэгжүүлэх гэж заасныг яаралтай эхлүүлэх. Энэ ажилд саад учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох. Хоёрдугаарт нийслэлийн гэр хорооллын цөөнгөө өрхөд хашааных нь газрыг өмчлүүлэх бус эзэмшүүлж газар эзэмших эрхийг нь 5 хүртэл жилээр сунгаж иргэдийг албан тушаалтны барьцаанд байлгаж байгааг зогсоож эзэмшсэн газрыг нь тухайн иргэнд өмчлүүлэх. 3-дугаарт шинээр өмчлүүлэх газрыг иргэдэд хувийн тоглог орон сууцаа барих нөхцөлийг нь бүрдүүлсэн дэд үтц байгуулж ямар нэг болцол, төлбөр, авилга, хүнд сурталгүйгээр ил тод шударгаар өмчлүүлэх. Ийм шаардлагыг тавьж энэ төсөл та бүхэн тэгээ одоо санал оноогоо нэмж хэлж ярих юм а хэлж ярих хэдүүдээ.
Энэхүү санааг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл тухайн үед ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулав. 2012 оны ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгагдсан 5А хөтөлбөрийн дотроос амины орон сууцтай Улаанбаатар хөтөлбөрийн гол цөм нь гэр хорооллыг орон сууцчлуулах явдал байсан юм. Тухайн үед энэхүү санал сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгагдахаас урьд тус санал санаачлагыг гаргаж тууштай тэмцээр ирсэн тэмцэгчд бол газрыг шударгаар хөвчлөхийн төлөөх газар хөдөлгөөн байлаа. Харамсалтай нь тэдний дуу хоолой улс төрийн дэмжлэг авч чадахгүй хүч хүчсээр байсан юм. Тэд дуу хоолойгоо хүргэж зорьсон зорилттой санаачлах хүсэл эрмэлзлийн ажил хэрэг болгох ганц зам нь нийслэлийн засгийн эрхийг гартаан авах явдал байлаа. Энэхүү 2012 оны сонгуульд газар хөдөлгөөний тэргүүн Эрдэнийн Батүл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноор газар хөдөлгөөний 13 жилийн тууштай тэмцэл үр дүндээ хүрч бодлогоо хэрэгжүүлж иргэдэд үр шимийг нь хүртээх нөхцөл боломж бүрдсэн билээ. Энэхүү нийслэлийн засаг захиргааны байгууллагаас гэр хорооллын талаар цоошин бодлого баримтлах болсноор гэр хорооллын дахин төлөвлөлт газар шинжилэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх журмын төсөл боловсрогдож нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд хэлэлцэгдэн батлагдсанаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил амжилттай зохион байгуулагдаж 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайн 1547 га газарт төсөл хэрэгжиж иргэдэд үр шимэн өгсөөр байна. Бид хэд маань Сонгон найрхан дүүргийн 24 дугаар хороо буюу Баяа шөнийн баруун салааны Салхитын ам гэдэг газар л да. Тэгээ энд бол одоо яг энэ хотхны маань бүтээн байгуулалт бол 3 жилийн өмнөөс л бид хэд санаа сэтгэл нийлээд ингээд хийж эхэлсэн юм. Тэгээд ер нь бол зориглсон шалтгаан маань хотын дарга Батүл гэр орооллынхаа өөрчлөлий бас гэр ороолдоо сайхан амьдарч болно. Амны орон сууцтай болцгоо гэдэг иймэрхүү санаачлага өрнүүлж ярьж эхэлсэн учраас бид нар нэлээд зориглонгуй энэ ажил руугаа орсон юм аа. Бид 12-ийн нийлсэн гол зорилго бол гэр ороолт хүмүүс яагаад ийм яг одоо юу гэдэг барууны стандартаас ч гэдэг юм уу одоо 21-р зуун гарчаад хахад модон жадлантай усаа удгаас зөөдөг тэгэл нэг нүүрс түлдэг ийм амьдралын хэв маяг байх хэрэгтэй гэж хэдүүлээ нөөцчлээгээд Улаанбаатарынхаа иргэний хувьд тий Улаанбаатартай өсч төрсөн Улаанбаатар нийслэл хоттой хайртай тийм иргэдийнхээ хувьар бас нэг өөрсдийн хувьас бас зүтгэл гаргаад өнөөдрийн иргэний хувьар зүтгэл гаргаж шинэ бүхний удаанж бүтээсэн гэж бодож байна да. Хүн болгон дор бүрнээ ингээд хувийн хичээгээд миний долоонгаад юу ч барихгүй эсвэл биелэндээ юм болгоно гэх юм бол энэ амьдрал хизээч өөрчлөгдөхгүй. Харин эвлэж нийлээд ариулаа нийлээд минийхтэр юм чинийхтэр юм биш нийлээд харин барьсныхаа дараах ингэж байшингийнхаа доотлын газрыг өмчилж авах гэдэг юм уу тэрийгэ өөрийн эзэмшлийн болгох гэдэг юм уу дараах зохицуултыг ингэж хийгээд за дээр нь нэмэх юм бол төлбөр тооцооны санхүүгийн механизм зээл ипотекийн асуудлыг их зөв шийдвэрлэж чадах юм бол энэ бол огт бүтэхгүй асуудал биш. Энэ тэнгэрийн зүйл биш. Монгол улсын иргэн бүрийг өөрийн гэсэн өмчтэй болгох бас нэгэн том алхам бол цахим газар өмчлөл. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 1039 дугаар тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлсэн. Үүний үр дүнд 192 мянган иргэн өөрийн гэсэн эдийн засгийн эргэлтэнд орох хөрөнгө болох газартай болох юм. Хэдхэн жилийн өмнө суглагаар газар өмчлүүлэх нь дэлхийд байхгүй асуудал хэмээн яригдж байсан бол өнөөдөр энэ ажил хийгдээд хэрэгжээд биелэн олцоход байна. Энэ урт түүхийн үйл хэргийн дүнд эргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болж өөрийн гэсэн газартай болсон. Гэхдээ зүгээр нэг газартай болоогүй. Тэр газрыг нь асар их үн цэнтэй болгож чадсан. Гэхдээ бидний дийлэнх нь энэ үн цэнэ мэдэхгүй явсаар л байна. За би яг тэр гэж хэлж мэдгүй. Тэр ихтэй одоохон нэг мэдгүй. Гэхдээ одоо үнэлгээний компаниуд байгаа шүү дээ. Тэр л одоо яаж хийх нь тэрийг хэлэх шүү дээ. Газар үн цэнэгүй байсан нь үнэн. Гэхдээ одоо энэ байдал ард үлдэн хоцорсон. Дөнгөж саяхан
2011 онд байршлаас үл хамааран метр квадрат нь 100 мянгаар үнэлэгдэж асан газар өнөөдөр дахин төлөвлөлт газар шинжилэн зохион байгуулах ажлын үр дүнд хамгийн багадаа 3 дахин үнэ нь өссөн. Ганцхан зүйлийн үн өсөөл байсан тогтмол. Энэ бол хашааны газар л байсан. Тийм биз дээ, тийм ээ. Бусад одоо орон сууцны ч үн унж эхэлсэн шүү дээ. Та нар тэрийг мэднэ. Хашааны газар дандаа өсөж байгаа. Одоо бүрч өснө. Нэг 20-30 сая гэж болов юм шнэ. Хамгийн багаар утгатал би юм шиг 60-70 сая төгрөг байх байх гэж бодож байгаа шүү. Газрыг ингэж үнэт хүргэснээр өнөөдөр утаа униар хөрсний бохирдлыг тархичгээ гэддэг гэр хорооллын иргэд нэгдэн нийлж газраа барьцаалаад хаус хорооллыг сүндэрлүүлэн аятай тухтай аж төрж чадхаар болжээ. Яг үндэ миний 340 мянган байсан дээр нэмж байсан байх ямар ч арга байхгүй. Тэрийг бизнес болох ямар ч арга байхгүй. Та нарын энэ хашааны газар бол одоо та нар яаж хийсэн тэр бизнес чинь л болно. Нэрт эдийн засагч Эрнандо де Сото манай улсын гэр хорооллын газрыг $1.1 тэрбум $1 хэмээн тооцоолоод харамсалтай нь эдийн засгийн эргэлтэнд эдгээрийг оруулахгүй бол үхмэл баялаг болон нуугцаар байх болно гэж онцлон хэлж байсан удаатай. Тэгвэл одоо энэ үхмэл хөрөнгийг амь оруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах цаг, боломж, нөхцөл нэг дор бүрэлдэжчихэд байна. Нийслэлийн 78% эзэлж байгаа гэр хорооллын оршин суугчид үүнийг биелэн олоход тусалж чадна. Иргэд өөрсдөө л хийх асуудал. Иргэдийн хүчин чармаалт. Одоо энэний үр дүн цаашдаа бол зүгээр хашааны газраа үзүүлэл бизнесийнхаа төлөвлөгөөг үзүүлэл зээл авдаг болно гэсэн үг. Та бүхэн тийм эрхтэй болж байна гэсэн үг. Энэ бол шударгаас ялж байна гэсэн үг. Өмч хөвчлэн үед гэр хорооллын иргэд хашааны гадна үлдэж хоцорсон байж болно. Харин одоо та хашааны дотор орох болно. Таны газар дээр барилгажилт явагдаж ихэснээр бизнесийн эргэлтэнд орж Монгол улсын нийгэм эдийн засгийн хувьд асар их өгөөжөн өгч эхэлх юм. Нийслэлийн гэр хорооллод 200 мянган айл өрх амьдардаг. Эдгээр бүх өрх газар дээрээ барилгажилт явуулаад эхлэхээр үүнийг дагаад бизнес цэцэглэн хөгжинэ. Хаалга, цонх, хадаас хэд барилгын материал, бээлийн малгайнаас эхлээд ажилчдын хувцас хэрэглэл, хуушуур буузнаас эхлээд хоол хүнсгээд газар дээрх чулуу хүртэл үнэтэй болж зах зээлийн эдийн засгийн бүх салбарт нийт эргэлтэн дэмжиж эхэлнэ. Үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэл хүртэл жинхэнэ утгаараа хөгжиж чадах юм. Үүнээс гадна хэдэн 10 жилийн ажлын байр ахын хэрэглээгээд тоочоод байвал нөлөөгөн үзүүлэх зүйл хойногүй олон бий. Таны газар бүтээгдэхүүнийг бий болгож, бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтийг өсгөж, эрэлтэн үйлдвэрлэлийг дэмжин, үйлдвэрлэл нь баялагийг бүтээдэг бенжин хэлхэнд оршоох чухал зүйл бол таны эзэмшилд байгаа газар. Өнөөдөр та хаанихтэй дөрвөн талд хашаатай бол маш том хөрөнгийг өөртөө бий болгож чаджээ гэсэн үг. Хүрээлээс гадна орхигдож байсан цаг бий энэ үнэн. Гэхдээ та одоо үлдэж хоцорсон хохирогч бус ирээдүйн их хөрөнгөтөн юм аа. Өөрийнхөө одоо өссөн төрсөн газраа байгаа юм хийн гэдэг бол мөнгөөр хэмжигдэхээ аргагүй тийм нийгмийн тогтвортой байдал, ажил эрхлэлтийн байдал, зүгээр л тэр хүний сэтгэл санааны хувьд байх тэр юуг нь бол тэр тооцохын аргагүй ашиг бол бүтсэн байхгүй юм. Тэгээд энэ газар одоо бид нар хамгийн үнцэнтэй, хамгийн сайхан одоо ийм зүйл болж байна. Ирээдүйдээ одоо ингээ хүүхдүүд минь үлдээх асар том хөрөнгө байхгүй юу? Өр хүүхдтэй бол бид нар ямар мөнгө юм биш. Өр хүүхдтэй бол бид нар бол их л сайхан гоё орчингэл үлдээж ийнэ бодож байна. Бас өр хүүхдүүдэд ийм сайхан хорооллыг бий болгоё гэж итгэж чадах юм бол энэ 180 мянган гэр хорооллын айл бол надад бол төвөггүй санагддаг.
Тэгэхэд энэ бид нар бол айгүй тийм азтай хүмүүс юм аа. Гэт Батуул дарга хэлсэн та нар бол одоо үнэхээр бүр хөгчин баячуудын хотхонд амьдрах нэ гэх тий. Тэр бол айгүй гой санагцаа. Биднэрт ямар ч үсэн тийм юу одоо цаг үе ирсэн байна гэж үнэхээр итгэлтэй байгаа. Ардчилсан нийгэм таны газрыг өөртөө тань хадгалуулсан. Дараа нь тэр газрыг тань үнэтэй болгосон. Харин одоо бизнесийн эргэлтэнд оруулах их давалгаа төрлөг дагуулan ирж байна.